Жек, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 1988 онд гарч байсан Grave of the Fireflies хэмээх war drama түүхэн animated film байна. Ер нь энэ киног олон үзэж чадах хүмүүс маш ховорхон байдаг. Нэг үзчихээд дахиад үзэх гэхээр зориг хүрдэггүй нэг тийм гүн сэтгэгдэл төрүүлдэг сүнслэг аним байна. Ижил нэртэй намтарчилсан богино өгүүлгээс сэтвсэн энэхүү animated film нь дэлхийн 2 дугаар дайн дуусгаас ганц 2 сарын өмнөх үйл явдлыг үзүүлдэг. Аав ээжигээ дайнд алдаж хэндэж хэрэггүй болсон 14 настай Сейта Сэцүкө хэмээх бяцхан дүүгэн дагуулад үхлийн хөндийгээр алхалж хэрхэн харгис хорвоотой улаан нүрээрээ тулгарч байгааг бид бүхэн харах болно. Акиюки Носока гэхээний эрхэм уг зохиолоо 1967 онд анх хэвлүүлсэн ч олонний анхаарлыг нэг их татаагүй гэдэг. Зохиолоос зөрүүтэй Акиюки амьдрал дээр хоёр эгчийгээ 8 сартай бяцхан дүүгэн аавынхаа хамтаар дайны хөлд алдсан юмсан. Тэр бүхэл амьдралынхаа туршид жаахан дүүгийнхээ хөлд өөрийг нь буруутгасаар ирсэн бөгөөд би Сейта шиг дүүгэн асарч чадаагүй. Тэрэн шиг өөрийгөө дүүгийнхээ төлөө золиослохыг хүссэн ч би чадаагүй. Би олсон жаахан хоолоо бяцхан дүүдээ өгч чадна гэж итгэж байсан. Гэтэл түүнд өгөх ёстой байсан жаахан хоолоо би өөрөө идчихсэн. Хоол бага хэмжээтэй байх тусмаа илүү амттай байдаг. Энэ бүхний дараа би өөрийгөө үнэхээр их өрөвдсөн гэж тэр ярьсан. Амьдрал дээр Акиюки дайны хүн жилүүдийг давж чадсан ч зохиол дээрээ тэр Сейтаг өхүүлдэг. Ягаад гэвэл тэр өөрийгөө ингэж шийтгүүлэх ёстой гэж бодсон хэрэг. Зохиол дээр гардаг Сейтагийн бүх зүйлсээ дүүдээ зориулж байгаа үйлдэлээр тэнгэрт байгаа дүүгээсээ тэр өөчлөлт гуйсан гэж хэлсэн байдаг юмсан. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Сейта хэмээх нэгэн залуу хүү гал тэрэгний буудлын дээр сууж байгаад өлсгөлөнгөөс болоод амьсгал хурааж байгаа мөчийг бидэнд харуулдаг. Орой болоход тентхийн цэвэрлэгчид үгсэн хүмүүсийг тэндээс холтоолж байгаа Сейтагийн зогцсон дээрх хөж ирээд хажууд нь байгаа үнсээр дүүргэсэн төмөр хайрцагтай жихрийн савыг олж хардаг. Энэ хогийг яах вэ гэж нэг ажилтан нөгөөгөөс асуувал зүгээр гаргаад хоолхон шидчихэ гэж өнөөх нь хэлнэ. Ингэснээр амьд ахуй цагтаа нандинаж байсан Сейтагийн хувьд хамгийн үнэтэй зүйл хэн нэгний гараар дамжин холоогийнх чинь шидэгдэнэ. Газар тунсан даруйда өнөөх савны таг онгойж доторх хүнс нь агаарт цацагдахад зуны намуухан салхихгүй өрөө агаарт бужигнах үнсний эргэн тойронд гэрэл цохнууд цуглаж эхэлдэг. Сейта хэмээх жаал хүү шал өөр царай зүстэй болчихсон өнөөх төмөр савны хажууд ирэхэд тэрний дүү Сэцүко ч гэсэн инээсээр гарч ирээд өнөөх төмөр саваа газраас аваад тэндээс холдно. Ах トゥ хоёрын сүнс хөтөлдсөн алхасаар гал тэргэн цуух бөгөөд тэдний туулж өнгөрүүлсэн амьдралаа дахин нөгөөдөө харах цаг хугацааны аялал ийхүү эхлэж байгаа юм. Тэдний гинэ цайлган царайнд инээмсэглэл тодрон төмөр савн доторх жихрийн эхэл жаргалтайгаар хуваалцаж байгаа нь харагдав. Энэхүү дурсамж эхлэх цаг хугацаа бол 1945 он. Төрлөх хотыг нь бөмбөгдөж байгаа үйл явдал руу тэд эхлээд очив. Сейта гэртээ байгаа хүнсээ бүгдийг нь цуглуулад хашаандаа болж байна. Тэрний ээж хэрэгтэй бүх зүйлсээ бэлтжигсэн хорогдох байр руу явхад бэлэн болсон байна. Жаалхуу ээжигээ төрүүлээд явж бай. Би дүүгэн аваад араас чинь очиё гэж хэлээд ээжигээ эхлээд явуулдаг. Гэрийнхээ бүх дарсан ногоо газарт болж явахдаа жаалхуу өнөөх төмөр савтай жихрийг олж хардаг. Ойрын хугацаанд дүүгээ тайвшруулахын тулд Сейтад энэ жихэр хамгийн ихээр хэрэг болох учраас тэр үүнийг ил авахар шийддэг. Хийж өсөн зүйлээ даруйхан дуусаад жаалхүү тэнгисийн зэрэгт алпааж байгаа аавынхаа зургийг хурдхан шүүрч авна. Тэгээд дүүгээ нуруундаа үрээд яаран гэрээсээ гарч үйдэг. Хотын дээрээс олон тооны гал тавих зориултад бөмбөгнүүд унаж нүд эрэмхийн зурт барилга байгууламжуудыг шатааж эхэлдэг. Сейтач дүүгийн үрсээр галын голомтоос дүргэн хоолдож хотыг бөмбөгдөж дуустал аюулгүй газар олоод нуугдаж чадна. Дайсны дайралт дуусны дараа Сейта гэрэн хайж ирдэгс тэрнийг үнсээр дүүрсэн гудамж орилж чарлсан хүмүүс л угтаж авдаг. Ах トゥ хоёр өдөржингөө ээжигээ хайж хүн болгоноос сургалж явсаар нэгэн таньдаг эгчтэйгээ таардаг. Сейта дүүм та хоёр эсэмэнд байгаа чинь яамаа та. Ээж чинь хүн шарах авсан. Одоо сургууль дээр бусаж шархсан хүмүүстэй цуг байгаа. Хурдхан очиж уулзтаа гэж хэлнэ. Сэцүког нөгөө эгчтэйгээ үлдээчгээ Сейта сургуулийн зүг яарангүйд. Тэрний ээжийн биеийн байдал үнэхээр хүнд бүх бие нь гал түлэгч гисэн үхэл амьдралтайгаа тэнцэж байгаа харагдана. Ер нь бол удаан тэсгэргүй болчихсон. Эмнэлэг рүү явах замдаа Сейтагийн ээж шархаанд ийлэхгүй амьсгал хураахад тэрний зогцсыг тэр өдөр үгсэн хүмүүсийн хамтаар чандрал. Сейта ээжийнхээ үхлийн талаар дүүдэн юу ч хэлэхгүй байхаар шийдээд оройн нь зүгээр л үнстэй сав барьсаар Сэцүко тэр хурч ирдэг. Хажуугийн хотод ээжийнх нь ихч амьдардаг болохоор жаалхүү дүүгэн дагуулад тэднийх рүү явахаар шийднэ. Өнөөх их чинь хэндэж хэрэггүй хоолны савнууд гинэд гараад ирсэн дотроо гих дургүй байдаг ч гэсэн гэртэн оруулж хөөхий ах トゥ хоёрыг хооллож ундалдаг. Сэцүко жаахан хүүхэд болохоор орой болохоор л ээжигээ санаж
Ээж маань хаана байгаа юм бэ гэж ахаасаа байн шалгав. 15 настай хүү инээж хөөрч явах ёстой байтал амьдралын хүн хэцүүтэй арай л эрт тулгарч дүүдээ ээжийнхээ талаар худлаа ярих ухаанд хүртэл суралцсан байдаг. Түүнд уйлж гомдлох, зөвхөрч бууж өгөх эрх одооноос эхлээд байхгүй. Яагаад гэвэл Сэцүгөөг тэр одоо харж хандах ёстой. Хэд хоног айлд амьдарсны Сэйта гэрийнхээ хашаанд буулсан хүнсээ авахаар эргэж ирдэг. Тэнд байсан хүнсний зүйлсээ бүгдийг нь тэрэгэн дээр ачиж аваад авга ихчийнх рүүгээ тэр зөв. Авга ихч нь түүний авчирсан зүйлсийг хараад үнэхээр их баярлдагч оройн хоолны цаг болоход нөхөр охин хоёроо задлал нь хоолцоход манай хоёрт аягны талаар л нэг юм аягалж өгдөг. Ягаад гэвэл ажил хийж мөнгө олдоггүй учраас тэр. Зуны шөнийн нэгэн намуухан орой ах トゥ хоёр агаар амьсгалахаар гудамжинд гараад хэдэн зуун гэрэл зохнуудыг олж хар. Сэйта дүүдээ зориулж тэндээс ганц нэгийг нь барьж өгөхөд Сэцүгөө тэднийг харан зогсож байснаа. Аха энэ юр бусын амтад ийм гайхалтай харагддаг байж яагаад ийм богинохон настай байдаг юм болоо хэмээн асуув. Дүүгээ жаахан гүнигтэй байгааг ажигласан Сэйта дүүнийг сатааруулахын тулд төмөр савтай чихрнээсээ нэгийг гаргаж ирээд аманд нь хий. Ээж их нэгч манай хоёрыг ер нь бол гэртээ байлгаж хоол хүнснээсээ хороолгох дургүй байна. Яг үнэндээ аав нь цэргийн том албан тушаалтан тэгээ дээрэс нь одоохондоо амьд дайнаас эсэм мэнд эргэж ирэх магадaltaй байгаа учраас л нааша харж инээ цаашаа харж ярваасан байдалтай гэртээ байлгаад байгаа юм. Сэйтаг авга ихч нь өдөржингөө гэртээ дэмий суугаад байхын оронд гарч ажил олж хийгээдэгч нас нь хэтэрхий балчир болохоор манай хүүд хийчихмээр ажил даанч олддоггүй. Хорвоогийн алаг өдрүүд ээлжилсээр байх хооронд ах トゥ хоёр хамтдаа нэг өдөр далайн нэрэг дээр очдог. Инээл дэж хөгжилдэцхөн эргэн тойрныхоо хар барааныг жаахан ч гэсэн умартаж ээжтэйгээ өнгөрөөсөн жаргалтай өдрүүдэн дурсан санацгаа. Тэгээд өдөр дундарч харих цаг болоход Сэцүгөө жаахан ядарснаасаа болоод аашлаж өлсөөд байна гэж ахтаан гомдол. Тэр хамгийн сүүлд хизээ цадлаа хоол идснээ санахгүй байгаа. Тэр сүүлийн хэдэн 7 хоног байнга л өлсөж байгаа юмсан. Ах トゥ хоёрыг гэртээ буцаж ирэхэд аав эгч нь ээжийнх нь үнэтэй кимоно гаргаад ирчихсэн эднэрийг цагаан будаагаар сольчихгүйгээд сууж байд. Сэйтач дотроо дургүй байсан ч аргагүй нэрхэн заа гэж дуурдаг боловч Сэцүгөө харин ихэд дургуйцэж ээжийн минь юмд битгий хүрээд бай. Тэр эргэж ирээд өмсөх хувцгүй яах юм бэ гэж бяцхан бослог дэгдээд. Дүүгэн арай гэж тайвшруулаа Сэйта ээжийнхээ үнтэй торгоор гидсэн хагартлаа идэх хэмжээний будааг солиж ав. Харамсалтай нь авга ихчин дахиад л орой хоолныхоо ихэнх хэсгийг нөхөр охин хоёртой аяглаж өгөөд Сэцүгөө Сэйта хоёрт үлдсэн шавхрууг нь аяглаж өгдөг. Өдөрт 2 удаа хооллож байгаа нэртэй ийм хөгийн зантай хүмүүсийн хажууд байгаас залхсан Сэйта банк орж ээж аавынхаа дансыг шалгах мэрэгэн санааг олно. Тэгээд очоод үзтэл азар аав ээжийнхэн дансанд нилээдгүй хэмжээний мөнгө байж таардаг. Сэйта шууд л хоол хийх нэг жижигхэн зуух сав суулгатай худалдаж аваад аав эгчиндээ тусдаан хоол хийж идэж байхаар шийднэ. Мэдээж энэ бүхэн аав эгчт нь таалагдахгүй нь мэдээж. Дээрээс нь дүүн шүн болгон ээжийг нь санаж орлоо тэр гэрийн бүх хүмүүсийг шүн тавтайхан ч унтуулж амраадаг. Ер нь манай хоёрыг жижиг сажиг зүйл дээр нь өөжилж гоочлоо яг нүүрэн дээр нь яв гэд хэлж чадахгүй байгаа ч бид нар та нарыг явуулмаар байна гэдгэн үйл хөдлөл хэлбэр дүрсээрэн үзүүлээд эхэлдэг. Айлд байгаа хүмүүс чинь ямар л олиг байх те харж андах хөнгөн хүмүүсийн зовлон мандахгүй шүү дээ. Нэг удаа Сэйта дүүтэйгэн гадуур явж байтал агаарын дайралт гинэт болдог. Хотоос хурдхан холдох гэдгийг мэдж байгаа жаалхүү сандарч гисэн гүйж яваад цөөрмийн хажуудах нэгэн нуувчанд ирж хорходдог. Тэнд нь ямар ч хүн байхгүй байхаас гадна манай хоёр тун тухтай санагдаад явчихдаг. Агаарын дайралт дуусны дараа ах トゥ хоёр тэнд ойрхон амьдардаг нэг өвгнөөс тэргийг нь гуйж аваад авга ихчиндээ эргээд очино. Тэгээд өөрсдийн гэсэн бүх зүйлсээ тэргэн дээрээ ачаад Сэйта хар цагаан дуугүй нөгөө хайлаас нүүд. Шинэ гэртээ ирээд ах トゥ хоёр инээлдэж хөгжилдөцгөн ойрхон байрлах хутгаас ус аваад гадаа гаалаасааж хамтлаа идэх хэмжээний хоол бэлтгээд идцгээдэг. Хүний эрхэн жарахаар өөрийн эрхэнд өгөх гэдэг шиг дулаахан гэр орон байхгүй ч гэсэн зөнгөөрөө эрх чөлөөтэй байхыг хүссэн хоёр жаахан хүүхэд хорвоогийн хүнд хэцүүд ажирлгүйгээр дасан зогсож ингэхдээ инээхээч бас марталгүйгээр бие биедээ ханивуулж хизээ яаж дуусах нь мэдэгдэхгүй хүнд өдрүүдийг хамтдаа ардаан хийцгэн. Орой болж харахгүй болохоос Сэцүгөө байрандаа ганцаараа байж чадалгүй цөөрөмдөр юм угааж байгаа ахынхаа хажууд ирж зогсно. Харанхуйгаас айгаад байгааг нь ойлгосон Сэйта маш олон тооны гэрэл цог барьж аваад гэртээ оруулж нисэгдэг. Тас харанхуйг бүдэгхэн гэрлэр чимэж дүүгийнхэн айцыг үргээж 50 унтуулж чадхаар болсондоо манай баатар үнэхээр сэтгэл хангалуун харагдана. Маргааш өглөө Сэйта дүүгэн доошо хараад ямар нэгэн зүйл хийж байгааг анзаарна. Юу хийж байгаа юм бол доо гэд өхөд очил газарт нүх ухчихсан шүнжин өрөөг нь гэрэлтүүлсэн цохнуудаа болж байх бөгөөд аха ээжийг оршуулсан юм чинь эднэрийг ч гэсэн оршуулах хэрэгтэй биз дээ гэж хэлдэг.
Нөгөө аав эгч нь 5 настай жаахан хүүхдэд юу ч бодлогүйгээр ээж чинь нас барчихсан гэд хэлчихсэн бол таар. Сейта энэ үгийг дуулаад хэсэг чимээгүй зогссноо. Хэдийгээр дүүгээ харж хандаж байгаа том ах боловч бие сэтгэлийн хувьд жаахан хүүхэд хэвээрээ болохоор бас л ээжигээ санаад өөрийнхөө туулж өнгөрүүлсэн бүхнээ гомдолж эрхлэх ээжгүй болсноо сая л ойлгоод өөрийн эрхгүй нулимсан урсгачдаг. Маргааш өдөр болоход манай хоёрыг эзгүй хаагуур загсанд яваад гэрлүүгээ харж байгаа хэдэн хүүхдүүд тэдний гэрийн хажуугаар явж өнгөрнө. Энэ нуувчанд хүн амьдарч байгаад нүдэндээ ч итгээгүй хүүхдүүд тэдний гэрийн эд огшлыг жаахан сонирхож сүтлэж байгаад Сейтаг харснаас хүнс байна гэж муухай орилдоод алга болцоод. Хоол хүнсгүй болсон Сейта тэргийг нь урд нь гуйж авчижсэн хөгшин тариачин дээр ирээд "Ахаа та битээр жоохон будаа зээлүүлээч" гэж хэлэхэд өнөөх нь хариуд нь "Би тариачин хүн байж өөрөө ч хоолгүй байна. Миний хүү чи буцаад аавах хичээндээ оч. Одоо цагт хоол хүнсгүй удаан амьд явах хэцүү. Бардам занга хаяад уучлал гуугаад эргээд очоо" гэж зөвлөв. Өнийг сонсон Сейта дотроо яасан ч үгүй гэж хэлээд замаар дүүгэн дагуулад алхана. Ингэж явахдаа тэд дайсны сүнөг шонгоцтой таарч өнөөх нь тэдэн рүү гал нээснээр хажуугийн тариалангийн талбай руу манай хоёр үсрээд орж ирдэг. Санамсаргүй байдлаар баахан помидорын дунд орж ирсэн ах トゥ хоёр өөрсдийн мэдлгүй тэндээс нилээд хэдийг авч ихэд амтархан иддэг. Энэ бол тэдний өснөөсөө болоод хүний имийг зөвшөөрөлгүй дураараа авсан анхны тохиолдол юм. Өдөр ирэх тусам Сэцуко турж биеийн дээгүүр нь улаан тууралд гарч эхэлдэг. Сейта түүнийг чадах чинээгээр асарч хамгаалж байгаач 15 настай бяцхан хүүгийн хувьд энэ бүхэн арай л хүндэтсэн ачаа болохоор тэрэнд бас хийж чадахгүй зүйлс зөндөөн байдаг. Насан турш үний хайр халамжийг жаахан хүүхд өгч орлуулж чадахгүй ч тэ хэдийгээр өөрөө хүсэж байгаа ч гэсэн эглэж гисэн манай хүү бууж өглөхүүгээр дүүгэн тижих бүхий л арга замыг хайж бодож явсаар нэг өрөө тариан талбайгаас суулгаа хийхээр шийддэг. Мэдээж иймэрхүү зүйлсийг өмнө нь хизээж хийж байгаагүй болохоор Сейта тэр дороод тариан талбайн эзэнд баригдчих. Тариачингээр амьдрах гэж ядаж яваа бяцхан хүүг хайр найргүй дэвслэж гарынхаа жилийг хамтлаан гаргаж байгаад цагдаад очиж жаахан ч гэсэн мөнгө салгаж авах санаатай хүүхч ирээд хэсэг рүү явдаг. Босон бүх үйл явдлыг сонсон цагдаагийн байцаагч хэсэг чимээгүй сууж байснаа Сейтаг үг дуугүй суллаж явуулаад "Чи яасан гэх насан туршаагүй хүүхдийг харж хандах хөнгүүгээр нь далимдуул зоддог нөхөр бай. Чамд би хуулийн хариуцлага тооцноо" гэд үлдэнэ. Сэцугогийн биеийн байдал улмал мууцаар байна. Саяхан л инээж хөөрч явдаг байсан бяцхан сахиусан тэнгэр ээлгэн тэврээд ухаангүй шахуу өдөржингөө унтдаг болсон байдаг. Заримдаа бүр гадаа ухаалчихсан байх тохиолдол олонтой. Сейта харсаар байж дүүгэн үхэл рүү явуулж чадахгүй болохоор өөрийн амь насаа эрсдэлд оруулахаас өөр аргагүй төрдөг. Тэр агаарын дайралт болж дайснууд хотыг бөмбөгдөж гарахад хүмүүс бүгдээрээ нуувчанд орсон хойгоор эзэнгүй айлууд руу орж хоол хүнс хулгайлж эхэлдэг. Дан ганц хоолч биш үнтэй торго дурдан цагаан бодоо болгож болохоор юу л байна бүгдийг нь авахар шийднэ. Заримдаа дүүгээ задхан, заримдаа харин хүмүүст баригдана. Сэцукогийн улаан тууралд бүх биеэр нь дарахсан учраас юм нэг л эвгүй босныг ойлгосон ах Сейта дүүгэн тэврээд эмчид үзүүлэхээр очдог. Үзлэгийн дараа эмч манай хүүд маш энгийн хариулт хэлнэ. Дүү чинь хоол хүнсний дутагдалд орсон байна. Тэрнийг сайн хооллоо гэж. Энэ өгүүлбэр хэний ч чихэнд тусгааргүй маш энгийн өгүүлбэр, маш энгийн хариулт боловч тухайн цаг үедээ тухайн нөхцөл байдалтай 15 настай аргаа барчихсан амьдралыг бүрэн ч ухаарч ойлгоогүй жаахан хүүхдэд хийж чадахгүй зүйлийг нь тулгаж байгаа юм шиг санагддаг. Хэлсэн хэлээгүй өдөр болгон л хоол олохын төлөө тэмцэж амьд үлдэхийн тулд хумсаа хугчиж хулгай зэлгийг хийж голоо зоогож байгаа түнд өшөө илүү хоол олоод дүүгээ тижээ гэдэг энэ үг хизээж хожихгүй тоглоомоо эхлүүлчихсэн юм шиг санагдана. Сейта өөрөө алхах тэнхэлгүй болсон дүүгээ өрхөөд гэрлүүгэн харж байна. Тэд замдаа мөс хувааж нэг тийш нь зөөж байгаа хүнтэй тааралдан мөс хөрөөдөхөд нь гарсан жаахан хүрцгийг газраас аваад Сейта дүүгийнхээ аманд хийдэг. Энэ мөчөд ах トゥ хоёр хэсэгэн зурд зовлон шаналлаа мартаж зайрмаг идмээр байна. Будааны бөмбөлөг идмээр байна. Өсөн чихэр идмээр байна. Шарсан загас идмээр байна хэмээн хамтдаа мөрөөдөж эхэлдэг. Сейта дүүдээ хүссэн бүхнийг нь авч өгөхөр шийдэж ирээдүйд хэрэг болноо хэмээн хадгалж байсан жаахан мөнгөө банкнаас авахар явдаг. Тэгээд мөнгөө авчгаад тоолоо зогсож байтал ард нэг хүн дайн дууссан гинэ. Манай улсын усан цэрэг бүгд сүрсэн гин. Одоо бид нар ч ингээд эзлэгдлээ дээ хөөх юм гэхийг Сейта олоод сонсож байгаа.
Эзэн хааны усан цэрэгт тэрний эцэг дайтаж яваа бөгөөд хэрвээ тэд ялагдсан үнэн бол Сейта Сэзүко хоёрын аав ам өргөцсөн гэдг нь баттай болох юм. Сонссон зүйлстэй итгэхийг хүсэхгүй байгаа жаалхүү тэндээс уйлсаар гарч гүйхэд гадаан дайсны онгоц нисч байдаг. Одоо дахиад бөмбөгдлөө гэд манайх доошо бүхийж хурдхан нуугдах газар хайдагч өнөөх онгоц нь ямар ч бөмбөг хаялгүйгээр зүгээр нисээд өнгөр. Ингээд дайн дууссан үнэн болж аавыгаан эртэлд дэснэ гэж бодож явсан жаахан хүүгийн жижигхэн утга учир энд хүрээд өндөрлөдөг. Сейта завхароо дүүдээ идэх хоол цуглуулж хэрэндээ л тэрнийг баярлуулчих санаатай амттай ганц хоёр зүйл авна. Тэгээд гэртээ арай гэж амьсгалж байгаа сул биетэй дүүдэрэн эргэж ирдэг. Сэзүко тэрэнд шороогоор хийсэн будааны бөмбөлгөө үзүүлээд "Аха, та эндээс идээрээ их амттай шүү" гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ тэр амандаа чулуу хөлөгч гисэн жихэр гэж төсөөлөөд хэвдэж байна. Сейта үүнийг нь мэдээ дүүгээсээ аман доторх чулууг нь гаргаж аваад ах нь одоохон сайхан хоол хийгээдгий. Тэр хооронд ахын дүү жаахан амарч байгээд гардаг. Үүний дараа Сэзүко чимээгүйхэн ахынхаа өгсөн таруулснаас хүлээж байгаад үдээ аажмаар ханина. Тэр дахиж хизээ зэрэхгүйгээр орсиж байгаа нь. Маргааш өглөө болоход сэтгэл зүрх нь хов хоосон болсон Сейта дахиад л зах руу гардаг. Дүүгийн чандралахын тулд тэр өнгөндөө таарсан жаахан нүүрс жижигхэн авс зэргийг худалдаж авна. Энэ үеэр хотод шинэ амьдралын хэв маяг тогтож эхэлдэг. Хотоос дайдсан гэр бүлүүд буцаж ирж ихэнх хүмүүсийн царайнд баяр баясгал тодорч байгаа нь илхэн ажиглагдана. Сейта харин гэртээ эргэж ирээд хайртай бяцхан дүүгэн оршуулгатаа бэлддэг. Сэзүкогийн эд зүйлсийг хамтд нь савнд нь хийгээд өнөөх чихрийн саваа харин цуг хийлгүүгээр авч үлдэнэ. Амьдарч байсан нуувчнаасаа холгүйхэн гал өрдөж суухдаа Сейта бяцхан Сэзүкогийн жаргалтай байсан тоглож байсан үеүүдийг төсөөлөн суудаг. Тэрэнд худалдаж авсан амттай хоол, үнэтэй чихэр жимс нь одоо ямар ч утга учиргүй. Тэр бүр тийшээ харахыг ч хүсэхгүй байсаар өнөөдөл нь аажмаар муудаж ийлж ирнэ. Эцсийн удаа дүүтэйгээ салах ёс хийгээ Сейта тэрнийг чандарл. Гал алссаар эцэст нь нэг юм унтрахад үнсийг нь жаалхүү өнөөх чихрийн савндаа хийдэг. Сейта Сэзүко хоёрын сүнс одоо ямар ч өвчин зовлон мэдрэхгүйгээр маш олон гэрэл цохнуудын дунд сууж дуртай мөсөн чихрээ амандаа хүлхээд өөдөөдөөсөө харан инээлдэцгээв. Хэсэг хугацааны дараа Сейта дүүгэн үр дээрэн унтуулад өмнө нь амьдарч байсан хотоо холоос харж буй явдлаар кино маань дуусдаг. Жакин түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктар, subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.